Би нэг зүйлийг бас одоо хариуцлагатайгаар хэлье. 2017 онд миний би Өмнөг аймагт Монгол Ардын намын аймгийн намын хорооны дэд даргаар ажиллаж байсан. Тэр үед одоо сэтгүүлчийнхээ үүднээс энэ асуудалд бол хандаж 2 сараас бас тосон бомбын асуудлаар сурвалжлага мэдээлэл үлдгэж тосон бомбын нулимс гэдэг нэг 3 заваарл нэвтрүүлэг хийсэн. Сэтгүүлчийнхээ үүднээс энэ асуудалд бол хандаж 2 сараас бас тосон бомбын асуудлаар сурвалжлага мэдээлэл үлдгэж тосон бомбын нулимс гэдэг нэг 3 заваарл нэвтрүүлэг хийсэн. Тосон бомбын нулимс гэдэг нэг 3 заваарл нэвтрүүлэг хийсэн. За сонсвоо. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дарга гэгдэх энэтгээд маш олон алдар гавьяатнуудыг цуглуулж тэр олон сэтгүүлч зураглаачдын өөдөөс харж суугаад өөрийнхөө амар хэвнэг би сэтгүүлчийнхээ хуваар 2017 онд тосон бомбын талаар тосон бомбын нулимс гэдэг 3 зурвал нэвтрүүлгийг хийсэн хэмээн ичихгүй худлаа бурлаа. Юугээ чи худалч шившиг вэ? Ер нь энэ хүн худлаа ярихдаа огтхонч торж тэгэлдэггүй, худлаа яриа юмн чинээ бодхоо болчихсон хүн юм байна. Манай хөтөлбөр баримттай юм ярьдаг. Тэр л ёсороо баримт гаргаж ярина. Яг энд яриад байгаа тэр нэвтрүүлгийг худалч мандах баяр биш, харин Hard News хөтөлбөрийн найруулагч гардан хийсэн байдаг. Ерөөсөө тосон бомбын нулимс эмээх 3 цуврал нэвтрүүлэг бол явж өртөө 2 хүний гараар 100% бүтээгдсэн нэвтрүүлэг юм. Тухайн үеийн Hard News буюу өнөөдрийн хатуу мэдээ хөтөлбөрийн найруулагч өөрөө графикчийнхаа хамтаар хоёулахнаа явж тэр бүх ярилцлага зураг авалтуудыг хийж яриад мөн хоёулах монтаж бүх юмнуудаа хийж дуусган олон нийтэд хүргэсэн нэвтрүүлэг юм. Гэтэл харин мань манд хоёр олон нийтийн өмнө би хийсэн гэж яриад л хэвнийг ярьсныг та бид харлаа сонслоо. Энэ бол ичгүүргүй худал яриа гэдгийг баримтаар та бүхэнд харуулъя. Тосон бомбын нулимс нэвтрүүлэгтэй холбоотойгоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлцээс мань манд хоёрыг дууджээ. Гэтэл маньер цагдаа нарын өмнө очмогцоо тосон бомбын нулимс 1 2 3 нэвтрүүлэг миний бие бэлтгэн гаргаагүй бөгөөд тус нэвтрүүлгийн сэтгүүлчийн асуултанд хариулж эргэн хүний хувьд үзэл бодлоо илэрхийлсэн болно. Миний бие нь өөрийн гин бурууг нотлох үүрэггүй бөгөөд хуулийн хүрээнд өөрийн Facebook хуудсанд үзэл бодлоо илэрхийлсэн мөн бусдын хэн нэг сэтгүүлчийн хэвлэн нийтэлсэн зүйлийн төлөө биеэр хариуцлага хүлээхгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна. Хэмээн уйлан донгодоод гарын үсгээ зурж өгчээ. Энэ бол баримт, энэ бол ичгүүр, энэ бол шившиг. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Сэтэртэй хүн сэтгүүлчдийн өмнө гарч суугаад хүний уран бүтээлийг би хийсэн юм а хэмээн огтхож ичиж зоохгүйгээр худлаа ярих мөртөө цагдаа нарын өмнө очихороо би наадахыг чинь хийгээгүй. Тиймээс би хэн нэг сэтгүүлчийн өмнөөс хариуцлага хүлээхгүй шүү хэмээн уйлан донгодож суусныг төсөөлөөд нэг үз. Яг энэ худал яриагаа Өмнөг аймаг 3 тэс сумд очиод мөн л олон нийтийн өмнө ярьж өөртөө оноо цуглуулах гэж оролдож байсан байдаг ба тэр худал ярианаас нь хэдхэн хоногийн дараа хатуу мэдээ хөтөлбөр тосон бомбын мөхөл хэмээх цуврал нэвтрүүлгээ хийхээр 3 тэс сумд очиж иргэд малчттай уулзаад явж байхад таны хийсэн нэвтрүүлгүүдийг хархуугийн манд хоёр гэдэг хүн би хийсэн гэж хурал цуглаан дээр яриад явж байсан шүү. Ямар ч өртөө хүн бай хэмээн асууж байсныг бас бодоод үзээрэй. 650 сая төгрөгөөр сэтгүүлчдийн нэгдсэн эвлийг худалдан авсан энэ этгээд ийм л худалж, тийм л ойрчин, нүүрний човирлгүй, ич хүлчирхайгүй худалж этгээд юм байна. Худалч хүний нэрээ олон, хуурамч хүний хөөрхөө олон гэж чухал ийм ич нүргүй этгээдүүдээс үүдсэн үг ажгүй. Хүний уран бүтээлийг олонний өмнө өөрийн болгож ярьчихад цагдаад очихороо харин хэн нэг сэтгүүлчийн өмнөөс би хариуцлага хүлээж чадахгүй хэмээн уйлгнаж байсан энэ этгээд өнөөдөр харин шудраг үнэн, ёс зүй, зарчим хариуцлага яриад явж байна. Чөтгөрийн толгойд титэм өмсгөөдөж бурхан болж хувирахгүй шүү дээ. Худалч, хуурамч, лойр хулгаагаар бүрдэл болсон энэ этгээдээс Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийг салгаж авбал зохилтой. Олон нийт нүдтэй, жигтэй тэр тусмаа сэтгүүлчд бүр илүү хурц нүд жигтэй билээ.